За сайн байцгаана уу, бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн подкастаараа Монгол улсын гадаад бодлогын чиг хандлага зэдийн хүрээнд та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэж ирсэн байна. За сүүлийн үед бол улсын харилцаа маш эрчимтэй хөгжиж байгаа энэ үед улс орнууд өөрсдийн гадаад бодлого иргэнэг харж байгаа л да. За тэгээд яг энэ цаг мөчид манай улсын баримталж буй гадаад бодлогын чиг баримжаа ямар байгаа талаар танилцуулна. Монгол улс болохоор далайд гарцгийн хоёр том гүрний дунд оршдог өрмөц байршилтай орн. За тэгэхээр манай улсын хувьд гадаад бодлого гэдэг нь зөвхөн дипломат харилцаа биш. За энэ нь үндэсний аюулгүй байдал, за тусгаар тогтнолын маань гол дархлаа болж өгдөг. За тэгээд өнөөдөр бид энэ дархлааны гол багнууд гэж хэлж болох хоёр хөрш, гурав дахь хөрш болон эдийн засгийн дипломат харилцааны талаар ярилцах болтоо. За тэгвэл өнөөдөр хоёулаа эхлээд хоёр хөрш ба за тэнцвэртэй харилцааны талаар ярьж эхлэе л да. Монгол улсын гадаад бодлогын хамгийн ихний магадгүй хамгийн чухал зарчим бол хоёр хөрштөөгөө тэнцвэртэй харилцаа байгаа. За манай хоёр хөршийн хувьд бол Орос улсын улс, бүгд найрамдах Хятад ард улс байгаа. За энэ бол бидний өөрчилж болшгүй газар зүйн хувь тавилан гэж ярьдаг штеп. Үүнийг бид иж бүрэн стратегийн түншлэгч нэрлэдэг. Гэтэ сонсогчдод маань тэнцвэртэй харилцаа гэдэг яг юу гэсэн үг юм болоо гэдэг асуулт тулгарч магадгүй. Энэ нь болохоор зүгээр хоёр гүрний дунд байх биш, хоёр талын ашиг сонирхлыг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн улсын эрх ашиг алдагдуулахгүй байхыг хэлдэг юм болов. Ер нь бол тийм л дээ. За одоо жишээ нь хэм бол дид бүтэц эрчим хүчний салбарыг авч үзэж болно. Оросын улбаны улсаас эрчим хүчний хамааралтай байдаг штэ бид нар. За Хятад улс манай экспортын гол зах зээлийн түнш болоод байгаа. За энэ хоёр хүчийг зөв хослуулад талын болон бүсийн зам санаачлагуудыг уялдуулах нь манай гадаад бодлогын гол ажил болоод байгаа. За хоёулаа дараагийн сэдвэрээ 3 дахь хөршийн талаар ярилцъя. За хоёр хөршөөсөө гадна бид нар 3 дахь хөршийн бодлого гэж сүүлийн үед байнга ярьдаг болоод байгаа. За энэ талаар бага зэрэг мэдээлэл өгөхөд энэ нэр том яг анх 1990-ад онд Джеймс Бейкер хэрэглэснээс хойш манай гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болсон гэж үзэж болно. Гэхдээ хүмүүс 3 дахь хөрш гэхээр зөвхөн Америкийн нэгдсэн улсыг боддог тал сүүлийн үед харагдаад байгаа л да. За энэ талаар баг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Тийм тал байгаа. Гэхдээ энэ нь илүү өргөн ойлголт. Үүнд Япон, бүгд найрамдах Солонгос улс, Европын холбоо, Энэтхэг, Канада, Австрали гэх мэт ардчилсан зах зээлийн эдийн засгийн ижил үнэт зүйлстэй улс орнууд багтдаг. Энэ бодлогын гол зорилго нь манай улс гадаад харилцаагаа олон тулгууртай болгож зөвхөн хоёр хөршөөсөө хэд хамааралтай байхаас сэргийлэлд орж байгаа. Өөрөөр хэлбэл бид олон найзтай байх тусмаа бидний дуу хоолой олон улсын тавцанд илүү хүчтэй сонсогдно гэсэн үг. Энэ нь эргээд манай тусгаар тогтнолын баталгаа болдог. За нэлийн өргөн хүрээний ойлголт ах шүү гэн. За хоёулаа арай илүү прагматик сэдв рүү оръё л тоо. За сүүлийн жилүүдэд гадаад бодлого эдийн засгийн гэж яригдаад байгаа. За гадаад харилцааны яамны гол зорилго нь хөрөнгө оруулалт, экспорт зэрэглэлөө түлхүүн анхаарч байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд ямар саадгүй гаргах вэ? Бас яаж нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох вэ гэдэг нь дипломат ажиллагааны гол хэсэг болсон байгаа. Жишээ нь Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлцээр байна. Мөн Европын холбооны GSP+ хөнгөлт буюу ерөнхий өнгөлтийн систем зэрэг дурдж болно. Үүнээс гадна нүүрсний экспорт эсвэл зэсийн баяжмал гэх мэт уул уурхайн салбар манай гадаад харилцааны хөтөлбөр хэвээр байгаа. Гэхдээ орчин үед уур амьсгалын өөрчлөлт ногоон эрчим хүч рүү дэлхийн нийтээрээ шилжиж байгаа нь манай Монгол улсын гадаад бодлогын шинэ сорилт бас шинэ боломж авчиж байгаа. За тэгвэл Монгол улс олон улсад инхийг сахиулагч улс гэдгээрээ танигдсан манай зөөлөн хүчний нэг том хэсэг байх гэж бодож байна. За нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай ажиллагаанд манай цэргүүд маш амжилттай оролцоор байгаа. Энэ нь манай улсын нэр хүндийг дэлхийн тавцанд маш өндөр дөрөвдөг гэж ойлгож болох уу? Тийм шүү. Мөн Улаанбаатарын яриа хэлцээ гэх мэт бүс нутгийн аюулгүй байдлын механизмыг бид санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ нь Монгол улс зөвхөн асуудал ярьдаг биш, харин бүс нутагта инх тайвныг тогтооход
гүр болж чаддаг гэдгийг харуулж байгаа хэрэг юм аа. За тэгвэл чамаас нэг юм асуух гэсэн. Чиний ойлгосноор бидний гэмтэл дээр ирээдүйд юу хүлээж байгаа гэж чи бодож байна? За миний бодлоор бол бидний дижитал дипломат ажиллагаа, за кибер аюулгүй байдал, за мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг маш олон одоо байгаль орчны дипломат ажиллагаанууд хүлээж байгаа. За тиймээс манай улс орны хувьд одоо идэхгүй, за тэгээд нэг ажиллагчийн байр сууриндаа байхаа болоод дэлхийд тулгамдаад байгаа том асуудлуудад өөрийн хувь нэмрээ ингээд оруулаад мөр зэрэг заалгах нь зүйтэй гэж үзэж байна. За тэгээд төгсгөлд нь өнөөдрийн ярианаас дүгнээд үзэхэд Монгол улсын гадаад бодлого бол өөрөө маш уян хатан, за тэгээд олон талтай байдаг. За хамгийн гол нь манай улсын ирээдүйн хөгжлийн хамгийн том өгтөж болж өгж байгаа. За ихтэй энэ бодлого амжилттай хэрэгжихэд зөвхөн төр засаг оролцох биш, иргэн бүрийн оролцоо дэлхийн хэмжээний сэтгэлгээ маш чухал гэдгийг сонсогч та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд манай подкастын дугаар өвгөр өндөрлж байна. Хөтлөгч их шиглэн баярлалаа.